Нэвтрүүлэг маань зочны цагаараа үргэлжилж байна. За студид маань өнөөдрийн зочд маань ирсэн байна. Та хоёрт амралтын өдрийн мэнд хүргэе. Амралтын өдрийн мэнд хүргэе. Бид нас өөрсдөө танилцуулаач. За миний хувьд болохоор Монголын уулчтын үндэсний холбооны спортын авиралтын гийн хариуцсан хорооны дарга нагаа. Даваа баяр. За яг энэ одоо тий спорт авиралт, ханд авиралт гэж одоо нийтлэг хүмүүс мэддэг энэ спортыг хөгжүүлэх тий маш гоё цогцлбор заалтай болсон гэд энэ мэдээлэл хүргэхээр одоо анхдагч бас энэ заалны маань менежер Цолмон хүрэлцэн ирсэн байгаа. Бас өөргөө танилцуулахгүй. Сайн байна уу? Намайг Цолмон гэдэг Climb Partner гэдэг компани одоо анхны яг юм цогцлбор 3 төрлийн ханыг одоо үүсгэн байгуулалтсан хүмүүсийн нэг Цолмон байна. За тэгэхээр өнөөдрийн манаас ярилцах сэдв үзэгчд маань тодорхой олж байгаа болов гэж бодож байна. За тэгээ бид хоёрын хувьд бол яг бас яг уулын спорт, за тэн дундаа одоо хананд авиралт, спорт авиралтын төрлийг бол өмнө нь зочдтой бол ярилцж байгаагүй тий. Сонсч л байсан бол ууланд авирна гэдэг тэгснэ ханд авиралтыг одоо ханд авиралт гэж хэлэх үгс чинь. Бол энийг бол спорт авиралт гэж. За тэгэхээр манай үзэгчдэд болон бид хоёрт гоё энэ ангиллуудыг тайлбарлаад өгөөч. За тэгэхээр ерөнхийдөө уулын спорт маань дотроо ингээд олон бас төрлүүд байгаа. Тэгэхээр манай яг холбооны зүгээс болохоор энэ одоо англи дотроо болохоор спорт авиралтын хамны авиралт, мөсөнд авиралт, хаданд авиралт, за өндөр уулын авиралт гэд. За тэгээ skyrun буюу уулын одоо гүлт гэд ингээд 5 төрлийн спортын цогц одоо үйл ажиллагааг явуулдаг холбоо маань. За тэгээд авиралтын спорт маань өөрөө энэ олимпийн төрөл нэг юм спорт байгаа. За тэгээд дотроо ийм 3 төрөлтэй. За хурд, техник, булдранг гэдэг ийм төрлөөр ингээд олимпиад өрсөлддөг ийм спорт байгаа. Энэ спорт авиралтын төрлөөр хүмүүс ингээд цөөнгөө хичээлээд идэг юм шиг надад санагдсан чинь анх удаа яг ийм мэрэгжлийн залтаа болж байгаа гэж байна шүү дээ тий. Энэ бас заалны талаар бас яагаад мэрэгжлийн гэж онцолж байгаа. За спорт заалны хувьд бол яг ийм хүмүүс яг ийм цогц гэдгийг бол онцлох хэрэгтэй юм болов хүмүүст бол хэлэхдээ. Яагаад гэхээр спорт авиралт маань өөрөө техникийн авиралт болон хурдны авиралт, булдранг гэсэн 3 төрлөөр заавал ингэж нэг явдаг гэх юм да. Боловстой. Тэгээ яг энэ төрлийн авиралтаар одоо тухайн сонирхогч ч юм уу тамирчин те өөрийгөө ингэ сорж үзээд, бэлдэж үзээд би яг аль төрлийн авиралтын тамирчин болох вэ гэдгийг ер нь сонгох боломжтой гэсэн. Одоо манад болохоор яг энэ 3 төрлөөр нь хичээлэх боломжтой анхны одоо хан гэдгээр онцлог юм да. Гэхдээ яг стандартаа ярих юм бол олон улсын стандарт заасан хим хэмжээнүүд байдаг. Яг тэрэндээ бол хурдны авиралт бол өндрөөрөө арай шаардлага хангахгүй байгаа. Одоо яг манай хурдны авиралт маань 9 м өндөртэй байгаа. Яг олон улстай бол энэ 15 м байх хэвээр. Тэгээ бидний хувьд болохоор манай заал маань дотор учраас дөрвөн улирал харгалзахгүйгээр одоо шууд тэндээ бэлтгэл сургалт хийх боломжтой. 9 м гэдэг маань одоо тухайн 15 м өндөр ханаа ингээд дахин багасгасан хэлбэр гэх юм уу та. Тамирчид ихтэй энэ дээр одоо нөгөө ихний замаа дуусгаад хоёр дахь замаараа ингэж 2 удаа явж иж яг тэр хэмжээндээ хүрнэ гэсэн үг. Техникийн авиралтын хувьд болохоор яг нөгөө өөрийгөө ингээ хамгаалаад явдаг төрөл гэсэн үг л дээ. Өөрөө ингээ олсоо бэхлээд ингээ явдаг. Тэр төрлөөр бол ханы хувьд бол хангалттай байгаа. Болдрингийн хан боёо одоо 4.5 м өндөртэй ийм тусгай сааттай одоо минут өгөгдсөн байдгийн. Одоо олон улсын ямар хичнээн тамирчин орж байгаа вэ? Азийнх юм уу, эсвэл твийнх юм уу, дэлхийнх юм уу гэдгээс хамаарат хананд өгөгдсөн тэр нөгөө нэг талбай нь өөр болчдөг. Манай хувьд бол хангалттай одоо нэг 18 м квадрат багтаа тийм гэх юм уу да. Тэгэхээр спорт авиралтын 3 төрлийг гурвуулангийн нэг доор цогцоор нь хичээлэх боломжтой болсноороо бас энэ заал маань бол анхдагч мэрэгжлийн заал гэж тодтогдоод байгаа юм байна шүү дээ тий. За тэгэхээр мэдээж ингээд мэрэгжлийн заалтай болсон. За тэгээ энэ төрлийн спортыг сонирхдаг хүмүүсийн тоо нэмэгдэхийн ирээр бол энэ спорт хөгжиж байгаа нь одоо Монголд харагдаж байна. За тэгэхээр энэ амралтын өдрүүдэд бол Улаанбаатар хотын аваргын тэмцээнтэй байгаа юм билээ. Тэндээсээ бас үзэгчд маань сонирхолтой. За тэгэхээр тий одоо бүтэнсэ өдөр 14-нд Улаанбаатар хотын спорт авиралтын хотын аварга болж байгаа. Энэ спорт маань өөрөө ерөөхдөө ковидоос хойш те ингээд дээрэс нь заалны бэлтгэл хийх заалны хомсдолтоос үүдээд за жаахан ингээд удаашралтаа явж исэн. За ингээд заал баригдсанаас хойш ер нь бол хүмүүс маш их сонирхож ялангуяа хүүхдүүд ингээд авирах маш их ингээд байгалийн тийм нөгөө сонирхолтой байдаг. Тэгээ аюух нөгөө сонирхол болон одоо хичээллэх тийм тоонууд нэмэгдэж байгаа. Тэгэхээр энэ одоо хотын аварга дээр ч гэсэндээ хүүхдүүдийн тоог харахад бас ингээд энэ
спорт маань хөгжих шатандаа ингээд эрчимтэйгээр ингээд орж ийнэ гэж ер нь бол харж байгаа. Хүүхдийн насны ангиллаас байх юм шүү дээ. Насны ангил байгаа хүүхдүүд ер нь бол 2 буюу 8-аас 9, 10-аас 11 гэдэг ингээд 2 байсан. Тийм ингээд явцдаг. За 16 нас төрөлөөр өрсөлдөх нь шүү дээ. Тэгэхдээ жоохон бага насны хүүхдүүд бол техник тэр буулдрын гэсэн 2 төрлөөр орохгүй. Зөвхөн хурдаараа ингээ хин хурдан одоо тэр дээд зөгт хурж ийн гэдгээр нөгөө оролцдог гэсэн. Тэр шин дээд зөгт өрөөд нэг юмд хүрдэг үлээ. Тийм, юмд хүрээд цагаа зогсоогоод. Цагаа зогсоогоод. Тийм, тэгээд хэр хугацаанд тэргээрэл нөгөө нэг төрүүлэгдээд явчихна гэсэн. Тэгээ хүүхдүүд маань өөрсдөө нөгөө хөнгөн шингэн тэрэндээ илүү ингээд дуртай сонирхолтой байдаг. Одоо ерөнхийдөө бас нэг баримжаа тоо гарцсан байгаа. Тэгээ насны ангиллал дунджаар одоо хичнээн тамирчин бүртгүүлж байна. За ер нь бол анх одоо энэ спорт маань одоо ерөнхийдөө 22 оноос эхлээд би энэ ажлыг аваад ингээд энэ тэмцээн уралдаан зохиогоод ингээд бол нэг насны ангиллалд нэг 3-4 хүүхэд ч юм байдаг байхад одоо бол нэг 5-6 хүүхдүүд бол байгаад байгаа гэсэн. Тэгэхээр ингээд аажмаар ингээд тоонууд нэмэгдэж байгаа. Тийм. Тэгээ ер нь явандаа улам нэмэгдэх байх гэж бодоод байгаа. Тэгээ нөгөө заалтаа болсон энэ жил дөнгөж ашиглалтанд орсон болохоор нэмэгдэх байх гэж. Заалмын саяхан ашиглалтанд орсон. Тийм 3 сард. Одоо тэгээ заалтаа болсон юм чинь жинхэнэ тамирчид илүү нэмэгдээд дараагийн тэмцээнүүд улам нэлээд тамирчид орох бах тий. Тийм. Тэгж бол аюул найдаж байгаа. Та хоёрын өмнө одоо энэ уулын спорт тэгээд энэ одоо спорт одоо энэ авиралтанд одоо тий яаж холбогддог? Өөрсдөө одоо тамирчид хүмүүс энэ сонирхолтой байна уу? За 14 оноос нэг хатанд авиралтын улсын аваргын тэмцээнд анх сүгнөр дээр очиж үзчихсэн. Тэгээ манай нөхөр болохоор өөрөө уулын спортоор хичээлдэг. Тэгэл хүүхдүүдээ аваад сонирхож үзэл. Тэгээд яг ингээд харж байхад бол бага насны хүүхдүүд маш их оролцож байсан. Байгалийн тэр одоо нөгөө хөгтлөөрөө гэх юм уу хүүхдүүд өсөрч харих дуртай байдаг тий. Тэгэл хадан дээр ингээд чөлөөтэй авирал буугаад л тэрийг нь хараад энэ ямар сонирхолтой юм бэ гэд. Тэгээ явж байгаад 2022 оноос даваа хоёртаа яг ижилхэн одоо яг зүгээр сайн дурын үндсэн дээр ямар нэгэн цалингүйгээр би тэгэд би мөсөн давралтын хороонд оргоор орж ажилласан. Одоо бол яг мөсөн давралтын хороонд дарга гэд явж байгаа. Тэгээд спорт авиралтаа бас заалыг хариуцаж. Тийм. Бид хоёр анх 2 жилийн өмнө яг тэгж танилцаад би тэр анхны яг танилцсан төгөх болохоор нөгөө найрамдал дээр спорт авиралтын хотын аварга хийсэн. Яг энийг хийсэн. Яг энэ 2 жилийн өмнө энэ хотын аваргыг хийгээд ковидоос хойш ер нь бол 3-4 жил тасалдсан байсан тэмцээнийг хамт хийлцэн гэсэн. Тэгэхэд бол ингээд юугаа ч мэдгүй яана одоо яаж хийх юм бол ямар учиртай юм болоо гэд хоёулаа хоёр талаас нь нөгөө юу ч мэдэхгүй байхаараа улам нөгөө мэдхийн хүслэн болоод ингээд яг энэ дотгошоогоо гүн рүү ингээд нэвчиж ороод за ийм байх хэрэгтэй юм байт юм байна шаардлага нь ийм байдаг юм байна гэд ухаарч ер нь бол үдсэн гэх юм да. Тэгээ бид тээр 23 онд анх өсөн давралтын залуучуудын дэлхийн аваргад тамирчид авч явсан. Анх удаага Монгол улсаас оролцсон гэсэн. Тэгээд тухайн үед 3 тамирчин маань гурлаа ер нь бол медальтай ирсэн. Анхны жилээ. Тийм, оролцоол ерөөсөө анх удаага медаль аваад маш өндөр амжилт гаргасан тэгсэн. Тэгээд энэ жилийн үед бол манайх Монголын баг тамирчид бол хурдны төрлөөр бол цомын аварга болсон. Дэлхийд даяараа одоо нөгөө ингээд бүх нийт оноогороо гэсэн үг шүү дээ. Гэхдээ энэ дээр бол бид нар бол баярлахгүй л байгаа л да. Одоо нөгөө баярлаагаад ингээд хит хөөрөхгүй байгаа. Яагаад тэгэхээр улам нөгөө нэг өөрсдөө бэлтгэх хэрэгтэй юм байна. Тэгээ хамгийн нэгдүгээрт бидний нэг хэцүү зүйл нь юу вэ гэхээр бааз байхгүй хийж та нар яаж ингэж медаль аваад байд ингээд өөр ингээд хийдэг. Тэгэхээр Монгол хүний нэг тийм цуснд нь байдаг юм уу нэг юм ганцаараа уралдахдаа айгуу дуртай, хурдтай, шартай. Тэгээ өөрийгөө дайчлах чадвар их өндөр байт юм байна гэж бодсон. Тэгээд бидний хамгийн түрүүнд одоо нөгөө олимпийн тамирчинтай бол язаа ингээ медаль авъя гэж бодохгүй зүгээр л тамирчин оруулж үзье гэдэг нэг зорилго тавиад явж байхад тэгээ ингээ нөгөө гадагшаа яваад тэмцээнд оролцоод ирэхээр бүх тамирчдын одоо бэлтгэл хийж байгаа заал нь дандаа нөгөө нэг авиралт спорт авиралтын заал байдаг. Тэгтэл манайд тий ерөөсөө суур бэлтгэл нь үндсэн суур бэлтгэл ерөөсөө л спорт авиралтаа салшгүй холбоотой байхгүй. Тэгээ манайд ийм заал яг заалын хувьд бол байхгүй одоо ч байхгүй хуваарэ. Зүгээр хан бол ингээд Улаанбаатарт 2-3 байдаг тий. Тэг яг тэр нь яг ингээд стандарт барьц биш. Одоо стандарт гэдэг юу яриад байна вэ гэхээр тэр барьц ингээд за ханы материал өөр. Тэгээ тэрэн дээр ингээд хүн гიშгэж гардаг. Тэр барьц нь хүртэл ингээд материал нь хүртэл өөр. За тэгээд дараа нь яадаг вэ гэхээр одоо дээшээгээ гарчаад буухта заавал хин нэгний хамгаалттай тусламжтайгаар олсоор ингэж буудаг. Гэтэл манай одоо нөгөө авиралтын хам маань тийм биш.
шууд ингээд яг л дэлхийд ингээд хаанч очсон тий одоо яг тийм автомат хамгаалагчтай хүн өөрийнхөө хүссэн цэг дээр очиод өөрөө ингээд санаа зовхгүйгээр айхгүйгээр ингээд доошоо шууд үсрээл буух боломжтой. Jump хийх нь шүү дээ. Бариад авчиж тэгэл ингээд алуурхан доошлоо. Тэр хос нь өөрөө нөгөө тэр технологиугаар автоматаараа маргаж ингээл татаалтай ингээд баг Тэр одоо тэрийг одоо мартах хэрэгтэй болсон. Ингээ хэлсэн чи очмоор санагдаж байна. Би тэр өөртөө ингээд хувьдаа болохоор өөртөө өөр мэрэгчлээ. Би жишээлбэл дизайнер мэрэгчлээ. Даваа хоёр маань олон улсын харилцааны одоо мэрэгчлээ гэх юм уу та. Тэгээ би тэр хагас сан бүтэнсэнд одоо заалан дээр очиод ингээд сайн дураар ажилладаг байхгүй. Тэгээ миний нэг ажигласан зүйл гэх юм бол 3 сарын 2-нд бид нар нээлттэй хийгээд маш олон хүнд хүрэх гэж ингээд хичээсэн. За тэгээд 4 сарын 2-нд очлоо. Тэгсэн чинь маш олон гэр бүл ингээд гэр бүлээрээ 2 3 найзуудаараа ирээд авирч байна. Ингээ хүүхдүүд ингээ 2 3 настай, 1 настай гэл. Тэгээд сэтгэлийг асуусан чинь ингэнэ бид нар ингээд айгүй их спортоор ингээд хичээл хийх хүсдэг. Тэгсэн чинь яг нөгөө авдаг юм юм бол одоо зааланд очиод юу хийдгүү гэхээр бөмбөөр л тоглодог тий. Нэг бол волейбол, нэг бол сакс. Хүүхдүүд нь тэр хооронд юу хийдгүү гэхээр ганц 2 бөмбөг өшгөлсөн болчоод тэгэл уцаа барайл суучдаг өөр ямар ч тийм одоо хөдлөх боломж байхгүй. Гэтэл бид нар энд ингээд гэр бүлийнхаа нэг гишүүн бүрийг тий хөдөлгөж чадчихна. Энэ бол өстой маш гоё спорт байна гэд тэгж ярихт нь бид нар маш том буян хийж байгаа юм байна. Гэр бүлийн спорт ах. гэр бүлийн спорт тийм. нөгөө талаас бас нэг жоох айцтайгаа тэмцдэг байхтай нөгөө хүүхдүүд анх гарахтаа жоох айдаг байхтай өндөрлөө гарчаа буцаад буухасаа бас айдаг бах тий. Хөгч гэлтгөө том хүн ч гэсэн яг ижлэг. Зарим бүр айхгүй өстой гоё юм байна гэл би зүгээр өсөрмээр гэл гарч байгаа хүмүүс байгаа тий. Альва спорт ерөнхийдөө ингээ хүний бие бэлтрийг хөгжүүлж байгаа, сэтгэл зүйн хатыг суулгаж байгаа. Гэхдээ бас ингээ чиглэсэн нэг одоо юу гэдэг тэр булчин одоо биеийн тэр хэсгийг илүү сайн хөгжүүлдэг. Энэ одоо сэтгэл зүйн байдал дээр энэ дээр илүү төвлөрдөг гэдэг шүү дээ. Тэгэхээр яг энэ спортын авиралт төрөл маань одоо бие болон сэтгэл зүйд гардаг тэр өөрчлөлтүүд эерэг үр дүнгууд нь одоо юу нь илүү их дүвиж гарч ирдэг вэ? Спорт авиралтыг өөрөө бүр цаанаасаа ингээд бүх биеийн одоо воркаут тасал гэж ярьдаг. За тэгэхээр энэ дотор нь юу орох вэ гэхээр одоо бүх биеийн одоо булчингууд тий дээрээс нь оюун санааны бясалгал болдог гинэ. Ингээ авирж явах явцдаа хаана гişгүй яах вэ гэдэг. Тэн дээрээ л төвлөрнө. Тэгэхээр ингээ тарих аягүй амардаг гэж байгаа. Дээрээс нь бүх одоо гарнаас эхлээл хөл хүртэлтэй ингээд за ингээд хамаг юм ингээд чангалаад ингээд барьсан тохиолдолд гизлөө орно гэдэг ингээд маш бүх ингээд би ингээд чангардаг айгүй гоё тийм спорт байгаа. Тэгээд спортуудын одоо ерөөхдөө ингээд нэг тал одоо биеийн дээр үйлчлдэг бол спорт авиралдыг тэр чигээрээ full body workout гэдэг. Биеийн бүх хэсэг ажиллаж өгнө шүү дээ тийм. Тэгээд калорийн хувьд болохоор 1 цаг ингээд одоо идэвхтэй авирсан байхад эмэгтэй хүн 780 ккал, эрэгтэй хүн бол 890-ыг шатаадаг гинэ. Тэгэхээр маш их одоо ингээд хүч, эрч хүч шаарддаг гэсэн үг. Маш өндөр шаталтай байна. Би нэг йог л мэдээд байна л да. Йог маань бол нэг цагийн хичээл дээрээ 350-аас 500 орчим гэж хэлэгддэг. Тэгэхээр тэндээс харьцуулахад бол маш илүү шатаалттай байна гэсэн үг байна тий. Тэгэхээр гэр бүлэрээ хичээлж болох юм. Тэгээ маш өндөр калорийн шатаалтыг авах нэ. Тэгээ чимба манаас хэлсэн чинь нөгөө айдсаа даван туулахад бол бас маш том нөлөө үзүүлэх баг. Тийм мэдээж яг дээрээ гарчаад эхний одоо нэг доошо буулт бол үнэхээр айцтай. Гуугаад ирээ гэл гуугаад тийм. Тэгээ баг гуугаад зарим нь болохоор яг ингээд тэр авирсан шигээ доошоо ингээд буугаа явчин чадахгүйгээр тэгтээ хит авирсны дараа ингээд сураад за тэгээд тэр автомат хамгаалагч маань өөрөө ингээд шууд ингээд унгаахгүй мэдээж ингээд бариад айдуухан доошоо ингээд буулгадаг болохоор тэр мэдрэмж нь бас аягүй гоё. Тэгээд тэрийг ингээд авах га дахин бас ингээд бүр ингээд дуртаал. Авч гараад үсэрч байгаа. Хүүхдүүд маань хүртэл тэр мэдрэмжийг авах тий. Тэгнь 10 кг-аас дээшийг одоо юу яа хүүхэд одоо авирч болно гэсэн үг. Авиралтын заал нь болохоор 3-аас дээш насны жоохон хүүхдийн бас авиралтын хэсэг байгаа. Стандарт байгаа. 2 метртэй. Яг үнэн тийм. Гэтэ надад бол 4.5 энтер гээл сонсоход л 9 мэс гээл ингээд сонсоход өндөр санагдаж байна тий. Яг очих юм бол маш өндөр тийм ингээд. Тэгсэн чинь тэр маань одоо 2 дахин нуглагдчих гэж штэ тий яг үндсэн стандарт нь. Тийм дэлхийн яг стандартаа одох юм бол үнэхээр өндөр. Тэгээд тэрнийхээ дагуу одоо бэлтгэхтэн л гэсэн үг л дээ. Яг тэр юундаа яах юм бол одоо энэ спорт зал маань одоо яг ингээд нөө бусад спортын төрлүүд чиг 7 хоногийн хэдэн өдөр хичээлнэ гэдэг тийм хуваар байдгүй. Нэг удаа хичээлэхтэй тий ингээд нөө одоо анхлан суралцагчдын маань хувьд
яг ингээд клубт хамрагдаж байгаа шиг ингээд тогтмол хугацаанд хичээлэгдэх юм уу? Эсвэл зөвхөн сонирхсан үедээ те сартаа 7 хоногт ирд юм уу? Яг нөгөө биеийн одоо хичээл нэг өдөр хичээлчээ дараа нь хийзээ байхаа гэдэг нэг хоногийн зайтай буюу одоо ер нь бол 7 хоногт 3 удаа хичээлэхэд тогсож спортын төрлүүдтэй ерөнхийдөө адилхан. Тийм. Манай нэг ойрын хүн яг энэ спортоор бас сонирхож хичээлж үзсэн гэсэн чинь ингээ өөрөө тасгал хөдөлгөөн маш идэвхтэй байдаг юм баггүй. Гэсэн чинь маргааш нь актер болорсон гэсэн. Тэгэхээр бүх нөгөө юм ажилласан гэсэн нөгөө болчихно. Тийм. Дасгал хийдэг хүнд хүртэл тэгж хүнд нөлөөлсөн байна. Тийм. Тэгэхээр айгүй нэг ачаал их өгж байгаа. Тэр мэдээж багаас өгсөж байгаа тийм. Замнууд маань ингээд амархнаас хэцүү хүртэл ингээд бүх замуудтай тэгээд багаас нь эхэлнэ. Яг одоо спорт авиралтуудад та нар сургалт байгаа юу? Сургалт байгаа багштай болон багшгүй гэж байгаа. Тэгээд эхний ээлжинд одоо түрүү ярьлаа л да хэдэн удаа очивол болох уу гэд те. Бид нар болохоор яг сонирхож байгаа хүмүүс зориуллаад нэг удаагийн оролт гээд. Тэгээд нэг удаагийн оролт дээр ингээд анхлан ирж байгаа хүмүүст ингээд заахгүй биш танилцуулаад те. За яах ёстой, аюулгүй байдлаа яаж хангах ёстой, юун дээр анхаарах ёстой, гიშгэлт ямар байх ёстой ингээд үндсэн бүх техникүүдийг ер нь бол хэлж өгч байгаа. Цаашлаад одоо тухайн хүн маань ингээд хичээллэхээр сонирхох юм бол тухайн нэг оролтоо 1 сар, 2 сар, 3 сараар цаашлуулад үргэлжлүүлээд явах боломжтой. Тэгээ энэ спортын хувьд болохоор олон улсад бол ерөөсөө нас заадаггүй. Миний харснаар ингээд уншснаар ихэнх одууд бол ер нь 45-аас дээш насныхан байдаг. Одоо яг энэ спортоор ингээд хичээлдэг ингээд дэлхийд ингээд бүр од болсон. Зөвхөн энэ спортоор ингээд мөнгө олдог. Юм тамирчид одоо инфлюенсерүүд бол ерөөсөө 45-аас дээш насныхан байдаг. Тэгэхээр манайхан нөгөө хитрхи их өөрсдөө хөвшөрсөн гэж үзээд байдаг шүү дээ. 30 нэмэх бол хөвшин нас гэх. Ер нь бол яг 30 нэмэх бол яг хамгийн гоё 30 дээшээ гэвэл. Тэгээ энэ спорт маань өөрөө хөгжөөд насны ангиллын хувьд бол ингээд улам нэмэгдэж байгаа гэсэн үг. Тэгээ яг ингээд олон улсын байдлыг ч юм уу дэлхийн нийтийн ингээд хүмүүсийг ингээд харж байхад бол классик спорт бас бол шинэ үеийнхэн бол ингээд залхаж чих юм уу те нэг сонирхоо болцсон. Тэгээ дандаа экстрем юм. Ирч хүч шаардсан гоё спортыг сонирхдаг болсон. Тэрний нэг төрөл нь бол спорт авиралт. Яалтчгүй нэг байгаа л та. Одоо нэг ийм зүйл яг байнга одоо нэг зам дээр авираад байхаар ингээд сорчин тэгээд зам нь ер нь ингээд нэг байж байгаас ч юм уу улиралдаа ч юм уу нэг жилдээ солигдсон дэр гэж байх уу? Тэг нь солигд байгаа ба. Тийм. Багш нар маань харж байгаа л ерөөхдөө за энэ зам дээр хүмүүс нэлээд жоохон явахгүй байна. Эсвэл нэлээд явчлаа гэдэг ингээд солиод явчихлаа. Тэгэхээр тактикийг өөрчилж болох юм шүү дээ. Тэр снарт хан маань өөрөө нөгөө нэг хуурж болох уц тийм байдаг байхгүй юу? Ингээд болтын тайлал энэ тэнд тавил. Ер нь энэ анх одоо энэ спорт авиралт ер нь уулын авиралтаас ер нь үүснэ. Ерөнхийдөө би харахтаа ойлгохтой тэгж ерөнхийдөө ууланд авирахад хаданд авирахад ингээл яг нэг завсарт нь гараа хуруу ороод ингээл дэш өгсөн шүү дээ. Тэрийг ерөнхийдөө хүмүүс ерөнхийдөө жоохон зааландтай нэг хай тухтай авирах гэж ерөнхийдөө аюулгүй байдлаар авирах гэж ер нь анх зохион бүтээсэн үү. Тийм, ерөнхийдөө уулын одоо нэг төрөл маань хаданд авиралт байгаа даа шүү дээ. Хаданд авиралт маань өөрөө бас дотроо маш олон төрөлтэй. Одоо бас нэг ингээ хамгаалах лид төрөл, техник төрөл гэл ингээл трад буюу traditional гэл ингээл явж байгаа. За тэгээд тэр хаданд авирдаг спорт маань өөрөө ингээ салж явсараад нэг төрөл нь энэ спорт авиралт байхгүй юу? Тийм. Тэгэхээр энэ уулын спорттой угаасаа холбоотой. Тэгээ одоо манайх шиг нөгөө одоо мөсөн тавиралтын тэмцээнд бол жилийн ганцхан үйлрэл бэлтгэх хийх боломжтой хүмүүс чинь тий энэ баазан дээрээ одоо шиглээд хийх юм шүү дээ тий. Тэгээ сая бас маш сонирхолтой санагдлаа. 23 онд хамгийн анхны тамирчтай авсан чинь медаль хүртээд ирсэн. За 24 онд гэсэн чинь бүр дэлхийн аврагтай болсон. Тэгэхээр энэ спортод монголчууд маань авьяастай байх тий одоо чадвартай байх бас боломжтой нь харагдаж байна. Тэгэхээр бас яг энэ спортыг сонирхож байгаа хүмүүс маань тий яг очиод хичээллийг гэх юм бол ямар бэлтгэлийг хангах хэрэгтэй юм бол за энэ талаар бас мэдээлэл өгөөч. Хориглох заалт ч юм уу тиймэрхүү зүйлс байд юм болов. Хориглох заалт гэвэл нөгөө зүрх судасны өвчтөй ч юм уу тий одоо нөгөө зүрхний хэмнэл хитрхи хурдан зохилол ингээд нөгөө зүрхний асуудалтай хүмүүст бол тий ачаал тий мэдээж хэрэг жирэмсэн хүн болохгүй. Өндөр боломжийн ерөөсөө огт харгалцахгүй. Харин ховц сэргэлээ. Ховц сэргэлийн үед болохоор ер нь бит чөлөөтэй эвтэйхэн гэхдээ нөгөө нэвсгэр өмд бол боломжгүй. Аль болох нөгөө эртүүз болон бариудуу тийм өмд болон шорт тийм гутал нь ер нь бол 3 төрлийн гутал байгаа. Одоо яг л ижлэгэн тийм нөгөө 3 төрлийн хан байгаа учраас тийм 3 төрлийн зориултын гутал байдаг. Гэхдээ анхлан суралцж байгаа хүмүүс болохоор нэмгэн ултаа пүүз тохиромжтой.
өөртөө готалтай л очих гэсэн. Бид нар нэг боолын тоглолтод готалсаж юмсаад тэрэн шиг бол биш үү те? Бас гутал түрээслэх үйлчилгээ тэнд бол байгаа яг амралтын гутал бол байгаа тийм нөгөө зуралттай ч юм уу тийм тусгай одоо нөгөө нэг сонирхолтой юм гэх юм бол одоо энэ спортоор хичээлж хахад тухайн хүний одоо өмсдөг энгийн сайз байлаа гэж бодъё л да. За би 37 өмсдөг бол би нэг 35-аас 36 арзмарын гутал өмсөж дээшээ гарна. Яа тэгэхээр нөгөө авирахаар ингээд хүн биеэ чангалаад бүх байдгаараа ингээд ингэчдэг юм. Тэгээд яг ийм үе дээрээ хүн одоо гарны өвд ч гэсэн юм хөл ч гэсэн ингээд та нар ингээд үзтэй ингээд дотроо багасаад тий. Яг энэ хуруунууд дээрээ хүн өөрийгөө даах чадвар эзэмшин гэсэн үг. Тэгээд түрүү ярьж л байна л та ингээд авирсны дараагаар ингээд бүх бие булгардаг гэдэг. Угаасаа тийм тамирч өн ч гэсэн тийм. Тэгээд яг ингээд нөгөө булгарчингууд хүмүүс хайчдаг тий. Тэгээд дараа нь дахиад эхлэхдээ дахиад булгарна. Хэрвээ тэр хүн ингээд тэр биеийнхээ одоо нөгөө нэг дасал болгохын тулд ингээд тогтмол болох хэрэгтэй шүү дээ хугацаа 7 хоногт би нэг удаа авирал. Ингээд тэр биеийн тасаад аажамдаа булгархаа болно гэсэн. Тэгэхээр тогтмол ямарваа нэгэн зүйл дасгал хөдөлгөөн гэдэг байгаа чинь нөгөө тасал болтол нь хийл гэж уриалаад байгаа шүү дээ тий. Тэгээ маш гоё сонирхолтой бас спортын төрөл Монголд маань хөгжиж байгаа юм байна. Тэгээд бас энэ сонирхолтой бас спорт хөгжихийн хажуугаар тий бас материалын бааз нь хөгжиж байгаа юм байна гэдэг мэдээлэл бас үзэгчтэй хүргэлээ. Тэгээ бас яг үзэж байгаа үзэгчдийн маань хувьд бол бас зорио очиход тий хаана очих юм бол за бас энэ амралтын өдрүүдэд болж байгаа Улаанбаатар хотын аваргыг бас очиж үзэх боломжтой юу? Боломжтой. Байршлын хувьд бол яг Дөнжин гаруй захын урд National Park 5 гэдэг хотхон дотор тусгай юм заал байгаа. Саарал 2 давхар. Тийшээгээ ороход одоо манайх байж байгаа гэсэн. Бүтэнсэн өдрийн 14-нд нөгөө тэмцээн болно. Тэмцээнийг бол хүн өөрөө нөгөө солих гуталтайгаа ирэх юм бол одоо хар зураас гаргадаггүй. Пүүцтэй ирэх юм бол үн төлбөргүй ороод үзэх боломжтой, сонирхож болно. Чөлөөтэй. Нөгөө 1000 сонсохоор нэг үзээгээд аш нэг очиод үзээ за би чадах нь уу яах нь уу гэж бодоод хараад өнгөрөн дараачих дээрээс хийж орлого хийх бас магадгүй юм те сэдэлтөрч болно. Танахаас ч гэсэн очиод үзээд те ингээ авирж үзээд анхны сэтгэлдээ бас өгөөл үзэгчтэй өгөөл бас сонирхолтой. Манай нэвтрүүлэг одоо morning vibe гэдэг. Өглөөний мэдрэмж гэн. Би тэр ерөнхийдөө гадуур яваад бас хаяадаас дэрвдэлж байна. Шүхрээр өсөр чинь. Тэгээ тэр мэдрэмжээ аваад гоё үзэгчтэй бас энэ мэдрэмжийг нь хуваалцах бас хүсэлтэй л дээ. Тэгэхээр бас хоёлоо бас те спорт авиралт хийж үзээд үзэгчтэй мэдрэмжийг бас. Түрүүн бас зочин маань хэлжсэн те нөгөө хүмүүс яг нөгөө стандарт классик төрлийн спортын төрлөөс л уудаад ингээд шин зүйл рүү тэмүүлж байна, хүсэж байна гэх тэнгүүд тэр нөгөө хэрэгцээг дагаад бас Монголд маань маш гоё юм экстрем төрлийн спортууд, үйлчилгээнүүд бас нээгдэж байна. Эдгээр зүйлсийг бас үзэгчтэй бас танилцуулж, ийм газар нээгдлээ шүү гэдэг мэдээллийг бид бүхэн хүрэхтэй таатай байдаг. Тэгээ та бүгдийн ажилд амжилт хүсье. За маш их баярлалаа. Маш их баярлалаа. Өрсөнд маш их баярлалаа. Тэгээ заавал очиж мэдрэмжээ ингээ үзэгчтэй хуваалцаарай гэж баярлалаа. Яс удахгүй л болж. Нэгтгэж танах ажиллах ба. Одоо онлайн мэдгэдэггүй нэ эндээс авлаа гэдэг. Тий, онлайн ачлаа. Одоо шууд авирий. Бүх өдөр бол нээлттэй манайх. Бүх өдөр ажилладаг. Бүх өдөр ажилладаг. Зарим нэг яриад л ингээл суугаад ахаар чинь яг нөгөө тэ барихгүй, харахгүй үзег болохоор хүмүүсээс төсөөлөхөд хэцээд ш. Тэгэхээр одоо яг бүгдээрээ хоёул нэг удаа тэ очиад яг гоё бариад, авираад, амьсгаатаад хөлсөө гожуулаад тэр мэдрэмжийг бас хүргэнэ гэж хэлмээр байна. За тэгээ амралтын өдрийн зочны ярилцлагын цагтаа хамт байсан та бүхэнд баярлалаа. Үргэлжлүүлэн дараагийн хөтөлбөрөөр хүлээн авч үзсэн үү?